Hi vlog. Сүүлд YouTube бууцанда бичлэг оруулснаас хойш баггүй хугацаа өнгөрсөн байна. Тэгээд сүүлийн бичлэгийг маань үзэж subscribe дарж, лайк дарсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгэхээр би ерөөхдөө энэ удаагийнхаа vlog-ыг daily vlog болохоор зорьсон байгаа. Энэ vlog маань бас нэг онцлогтой. Тэрний яг юу вэ гэхээр 7 сард би амьдардаг хотынхоо хөдөлгөөний гудамжаар халахаа хийсэн чи 2 над дээр ирээд тэгээд надад нэг санал тавьсан. Тэрний юу гэхээр ингээд портрет яг нүрийнхээ портрет юм зураг авах боломжтой юу гэд бодох санаа нь юу юм бэ гэхээр тэр хүмүүс маань болохоор одоо манай хотод улирал бүр нэг юм сонирхолтой үзэсгэлэнүүдийг хийдэг хүмүүс юм лээ. Манай энэ хотын тэрнийг ямар учиртай бэ гэхээр ингээм олон үндэсний хүмүүсийн нүрний дүрх тэг ингээд нүрний онцлог тэр бүгдийг шингээсэн нэг тийм үзэсгэлэн хийж байгаа. Тэгээд тийм учраас олон үндэсний хүмүүсийн юм зургийг авах шаардлагатай гэж над дээр ирчихсэн. Тэгэхээр би за тэгээл яагаад болохгүй гэж шинэ гоё туршлага гэж бодоод би яг тухайд зөвшөөрөө. Тэгэхээр тэгсэн чинь яг 2 сарын дараа буюу одоо 9 сард тэр үзэсгэлэн маань одоо гарч байгаа мэн. Үзэсгэлэн рүү та бүхнийг өнөөдөр би ямар ч тач дагуулж авах болно. Тэгээ надтай хамтаагаарай. Нэг хараа энэ ингээд зураг одоо байрлаж ирээ. Гэтэ ингээд ийм том ингээд зайг гэх ингээд үзэсгэлэн байна. Надад амар таалагдчихсан. Энд мискэл амар хэлсэн нөгөө талаараа ингээд гинт юм амар рандомаар явж байгаа зураг авахлаа ингээд гоё үзэсгэлэн ингээд орох боломж олсон. Тэгэхээр баяртай. Nach, Bietigheim-Bissingen. Nächste Station, Enzberg. Nächste Station. Хэд хоног ойрхон хот руугаа аялаа. Алтартай германы алтартай гол байдаг. Тэр гол нь дунджаар нөгөө манай туул мул гээд гол байдаг шүү дээ. Тэрэн шиг 300-аас 400 км урсдаг гэсэн. Тэрний бичлэгийг та бүхэнд үзүүлье. Тэгэхээр одоо би сая хэд хоног амралттай байсан. Тэгж жаад одоо миний ажил эхэлж байгаа. Тэгээд тийм болохоор би яг ажилдаа авах хугацаа өмсдөн байж юм. Нэг иймэрхүү. Тэгээд энэ ч миний нэр байна. Тэгээд явж байна даа явах гэж байна. Өсөө хоёр шүлцээ яа тэгэхээр би ажил дээр очихоор амар хөлөрдөг. Тэгээд яг энэ хүзүүний хойдлол ингээ хөлрөөд бүр айгу ус олцдог болохоор ингээ яалчгүй ингээ хүсээ ингээ шүлчүүлээг амар байдаг ерөөсөө хөлөрөхгүй. Тэгээд энийг битээд байгаа. Энэ дээр юм гараа тэгээд дээрээс нь тос түрхтэй. Тэгээд ямар тач пауз авах үедээ та нартай эргээд уулзъя. So hi. Би пауз хийх гээд ороод ирсэн байна. Тэгээд сая би бараг 20-аад хоногийн дараа буцаад ажиллаа ахгүй юу. Тэгээд тэгсэн чинь зарим зүйлээ мартсан байсан. Бүр тийм амар хурдан мартаж байгаа хгүй зарим зүйлээ. Жохон ингээд ажил дээр удаж жаад буцаад ирэхээр яг ингээд зарим зүйлсүүд аяг өөрчлөгдсөн байдаг. Жишээлбэл манай өвчтнүүд ингээд зарим нь сайжраад эсвэл зарим нь ингээд бүр муудчихсан ч юм уу тий. Одоо жишээлбэл сая сүүлд намайг хасгаасаа авахд ингээд хэвийн төрхтэй. Хэвийн одоо үзүүлэлтэд байсан нэг өвчтөн маань муудсан байна. Нилийн цайцсан нилийн нэг тийм муудсан төрхтэй байна. Гэхдээ яг нь эмнүүдэд тогтмол угаа явж байгаа юм байлээ. Тэгэхээр удахгүй сайжирна гэдэгт бас найдаж байна.